яагаад эрүүл ахуйн журам зурц зэрэгт хохирогчсон учирсан гэмтлийн зэрэг хөнгөн гардаг. Түрүүн чинь 138-1 зааснаар бол хүндэгдэр буюу хүнд гэмтсэн тохиолдолд эрүүгийн хэрэг гэж үзнэ гэдэг байгаа. Хөнгөн гэмтэл гарчих юм бол эрүүгийн хэрэг биш болчихж байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо шүүхэмч шинжээч танилаад дүгнэлт гаргадаг. Тэгэхээр нөгөө хүнд учирсан гэмтэл маань хөнгөн гараад байна. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгахын явцад ийм гараад ирэхлээр тэгээд хэрэгсгүй болохоос ураар байхгүй. Гэмтэргийн бүртгэнг болчихж байгаа. Угаасаа гэмтэрг гэдэгт чинь хүндэгдэр буюу хүнд гэмтсэн тохиолдолд гэмтэр гэж тооцно гэж заасан учраас за нэгдүгээр шалтгаан нь хоёрт нь хохирогч ажил албан үүргээ гүйцэтгэхгүй байхдаа буюу өөрөөр хэлбэл ажлын бус цагаар гэмтсэн гэж байгаа. Одоо яг ажлын цаг дууссны дараа өөр юм хийж явж байгаа дундаг байдаг янз янзын аюун гэмтэлд өртдөг. Одоо байдлага дээрээс ялангуяа одоо нэг ажлын цаг дуусны дараа ажлын байран дээр нийж архитан согтурдаг. Тэгээд нөгөө согтуу явж байгаа энэ тэндээс ундаг гэмтдэг ийм асуудал байдаг юм байна. Тэгээд гэмтэн насарна. За 2 3 дугаарт нь гэмтэргийн улмаас учирсан хохирол нь тухайн зүйл ангид заасан хохирлын хэмжээнд хүрээгүй гэж байгаа. За энэ болохоор нөгөө юун дээр 183 дугаар зүйл дээр заасан хэрэг дээр энэ яригдах байна. Учир нь нөгөө үйлдвэр аж ахуйн байгууллага тесрэлт дэлбэрэх бодис одоо нөгөө уурхай зам тэгэхээр ер нь тэр хүнд үйлдвэрүүдэд тесрэлт дэлбэрдэг ажиллагаа хийдэг энэ байгууллагуудад болохоор тесрэлт дэлбэрэхдээ нөгөө хүн гэмтээгүйч гэсэн янз янзын хохирол учирдаг байна л да. Тэгтэл нөгөө хүнд хор уршиг гэж ямар юм хэлэх вэ гэдэг рүү заасан байгаа. Тэр хүнд хор уршигт учруулаагүй болоод энийг эрүүгийн гэмтэлний бүртгэнгүй хохирлын хэмжээ хүрсэнгүй гэдэг ингээ хэрэгсэхгүй болдог. Мөн ажил гүйцэтгэгч нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тус компани үндсэн ажилтан бус аюулгүй ажиллагаа хөдөлмөр хамгаалалт үндсэн ажилтан бус гэж байгаа. Энэ бол одоо нөгөө зарим бусуудыг энэ байгууллагууд зарим байгууллагууд нь гэрээгүй ажилладаг. Шууд авчираад нэг төр одоо юу гэдэг түр гэрээ шиг юм хийгээд хөдөлмөр хамгааллын зааварчилгын төр өгдөг тушаал гаргадаг. Зүгээр нэг гэрээ хийгээд ажиллаулцдаг. Энэ ажилтан энэ байгууллага үндсэн ажилтан биш ээ гэдэг ингээ харахаар ерөөсөө энэ байгууллагын одоо шаварч юм өнгөлгөөч юм юу ч гэдэг гагнуурч гэдэг юм уу ийм тушаал ерөөсөө байдаггүй үзэхээр. Тэгэхээр энэ хүн чинь энэ байгууллагын үндсэн ажилтан биш учраас 138 дугаар эрүүгийн үеийн 138 дугаар заасан гэмтэргийн хохирогч биш болоод явчихж байгаа. Тэгэхээр энэ чинь